Хамтдаа үзэгчтэй маш их баярлалаа, хөтөлбөр үргэлжлэн өгөхөөр байна. За яг одоо та бүхэндээ хүндтэй зочноо уулзахад бэлэн болсон байна. Өнөөдрийн зочноор аялал жуулчлалын мэрэгжлийн холбооны дэд ерөнхийлөгч Батболд бидний студид ирсэн байна. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байцгаана уу? Өнөөдөр бас үзэгчтэй гайхалтай сайхан мэдээг хуваалцсан. За тэгээ ярилцлага хүрэхээр таныг урьсан юм. Юуны төрөнд ярилцлага эхлэлд тантай бас гоё дэлгэрэнгүй танилцъя гэж бодож байна. За сайн байцгаана уу? Телевиз үзэгч нартай энэ өдрийн мэнд хүргэе. За намайг Батболд гэдэг. За үндсэн ажил бол одоо багш ийм судлаач хүн байгаа. За өнөөдөр бол яг хоо энд аялал жуулчлалын мэрэгжлийн холбоог төлөөлж хүрэлцэн ирсэн байгаа. За аялал жуулчлалын мэрэгжлийн холбоо аялал жуулчлалын тухай хуулийг 20 гаруй жилийн дараа одоо шинжилэн найруулсан. За тэгээ энэ хуулийн дээр тусгацсан нэг том заалт бол за аялал жуулчлалын асуудлыг одоо энэ төр хувийн хвшилтэд ингээд нэгтгэн зохион байгуулах ийм аялал жуулчлалын мэрэгжлийн холбоо гэдэг ийм байгууллагыг одоо байгуулна гэсэн ийм заалт байдаг. Тэгээ энэ хуулийн заалтын дагуу манай холбоо байгуулагдсан. Ийм төрийн зарим чигүүргийг одоо гүйцэтгэдэг аялал жуулчлалын салбарын одоо холбоодыг ерөнхийдөө бол нэгтгэсэн. Ийм одоо нийтийн хуулийн эрх зүйн этгээд гэдэг ийм статустай байгууллага байгаа. За тэгээд би энэ холбооныхоо бол одоо сургалт судалгааны чигүүрийг хариуцдаг. Энэ дэд ерөнхийлөгч гэдэг ийм сонгуульт ажилтай юм байгаа. За холбоотой эхлээд танилцъя тийм мэрэгжлийн холбоо байгуулагдсан гэж. За энэ холбооны яг чигүүрэг цаашдын зорилго ер нь яг ямар зорилгоор байгуулагдсан үйл ажиллагаагаа явуулаад бас хичнээн жилийг нөр үзэж байгаа гэх мэтчлээ. За түрүүндээс 23 онд одоо аялал жуулчлалын тухай хуулийг шинжилэн найруулж одоо баталсан. Тэгээ энэгээр бол нэлээд одоо ийм дэвшилттэй энэ хууль маань бол одоо дэвшилттэй ийм хууль болсон гэж одоо бид бүхэн одоо харж байгаа. За тэрний нэг гол зүйл заалт нь бол одоо энэ аялал жуулчлалын холбоо байгуулна. За аялал жуулчлалын мэрэгжлийн холбоог бол салбарын оролцогч талууд одоо өөрснөө байгуулдаг. Ийм одоо заалт байсан. За тэгээ энэний дагуу бол одоо 23 онд манай холбоо байгуулагдаад одоо нэг 3 жил гаруй болоод одоо ингээ явж гин гэсэн үг тий. За одоогоор бол 600 гаруй гишүүн байгууллагатай. За энэ аялал жуулчлалын тур оператор компаниуд, агент, за тэгээ зочид буудал, жуулчны бааз, resort гэдэг. За тэгээ одоо хөтөчнөр, багш судлаач гэдэг энэ маш олон одоо энэ оролцогч талуудыг нэгтгэсэн ийм байгууллага байгаа. За тэгээ дээрэс нь 600 байгууллагаас бол одоо 16-7 орчим одоо ийм холбоодыг одоо нэгтгэсэн ийм байгууллага гэсэн үг. За тэгээд энэ холбооны үндсэн зорилгоудын нэг нь бол одоо энэ аялал жуулчлалын тухай хуулийг одоо хэрэгжүүлэх. За тухайлбал энэ хуулийн заасан аялал жуулчлалын байгууллагуудыг одоо бүртгэх. За хөтөчнөрт одоо үнэмлэх олгох, энэ боловсрол сургалт судалгааны асуудлыг хариуцах энэ төр гэдэг иймэрхүү одоо чиг үүргүүдийг бол одоо гүйцэтгэдэг ийм байгууллага байгаа. Одоо энэ аялал жуулчлалын салбартай холбоотой бүх оролцогчдод гэсэн үг тий нэгдсэн ийм мэдээлэлтэй. За тэгээ нэгдсэн ийм зорилготойгоор бас ийм үйл ажиллагаа явуулна гэхээр бас их ийм гоё эмх цэгцтэй. За тэгээд аялал жуулчлалыг сонирхож байгаа. За тэгээд манайд одоо манай усад жуулчлал ирж байгаа. Тэгээ жуулчлалд хүртэл ийм гоё сэтгэл үлдээх гих мэтчлийн ийм олон ажлууд л одоо билет явдаг юм болов уу гэж хараад байна л та тий. Түрүүмсийн яран дээр хөтөч гээл ярьж ин бас л чухал хүмүүс шүү дээ тий. За тэгээд зочид буудалж байдаг юм маш олон юм оролцогчд бол байдаг юм тий. Холбоонд ер нь яг хамрагдаж элсэж орсны давуу тал гэж яг юу байна одоо бас хувь байгууллага зөндөө байгаад байгаа шүү дээ тий. За ер нь бол нөгөө сектор болгоноос хамаарат өөр байж байгаа. Тухайлбал дөрөнд хэлсэн аялал жуулчлалын тур операторууд бол одоо заавал одоо энэ хуулийнхаа хүрээнд заавал одоо энэ холбоонд бүртгүүлэх ёстой. За тэгээд энэ холбоо бол энэ байгууллагуудыг аль биесний одоо байгууллага юм а гэдгийг одоо итгэмжлэнэ гэсэн үг. За тэгээд Монгол Улсын засгийн газраас бол энэ аялал жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд за тур операторуудыг бол одоо энэ нүүтийн татвараас жишээ нь одоо чөлөөлсөн байж байгаа. За тэгээд энэ тэр татварын одоо жишээ нь хөнгөлтөө эдлэхэд энэ одоо манайх бол яг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг одоо компани мөн байна гэдэг ч юм уу тийм тодорхойлтыг одоо гаргаж өгдөг. Тэгээд энэ бүртгэлтэй байгууллагууд бол ерөнхийдөө бол энэ аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аль биесний байгууллага гэдэг энэ ихтгэл үнэмшлийг нь одоо баталгаажуулж өгдөг. За энэ бол бас нэг талаараа бол их том давуу тал байна. За тэгээд сүүлийн 2 жилд бол Монгол улсын жуулчны одоо хөтөч тайлбарлагч нар байгаа. За хөтөч тайлбарлагч нарыг бол одоо хуулиараа бол
үнэлэхтэй болгох. Ер нь олон улсын хөтөч тайлбарлагч нараас юм бүгдээрээ одоо үнэлэхтэй байдаг. Ингээд тэрийг ил энэ төр зүгөө явж идэг штэ. За яг ийм үнэлэгчүүлэх одоо ажил бас ингээд явагдаж байгаа. Тэгэхээр энэ бол нэг талаараа тухайн хүмүүнийг одоо тэр мэрэгжлийн гэдгийг одоо баталгаажуулж байна. Албан ёсны гэдгийг одоо баталж өгч байна тийм ээ. Тэгээ энэ шалгалтын одоо зохион байгуулах ийм үйл ажиллагааг бол одоо манай холбоо манай холбооны салбар холбоо хөтөч тайлбарлагчдын холбоо гэж байгаа. За энэ холбоотойгоо одоо хамтраад ингээд зохион явуулдаг. За тэгээд одоо бизнесийн таатай орчныг одоо бүрдүүлэх, эрх зүйн орчныг одоо сайжруулах. За тэгээд бизнесийг одоо нөгөө дэмжих, мэдээлэлээр хангах, хамтран ажиллах гэдэг их олон төрлийн одоо боломжууд бол энд бол байж байгаа гэсэн үг. Тийм биш үү те. Одоо ч бас яг аялал жуулчлалын яг оргил үеийн хэлжэндээ тий. Тун удахгүй эхэллээд тий одоо ер нь бол яг тэгээд яг гаднаас ингээ Монгол улсыг зориод ирсэн бас аялал жуулчлалын сэтгэл ханамжийг бас нэг өндөрт буцаана гэдэг бол бас чухал зүйл болчиход байгаа тий. Ер нь бол бас яг мэргэжлийн одоо яг нэг хуваараа ингээд би аялал жуулчлал эрхэлдэг хүмүүс бол ингээд хамаагүй аваад явчихдаг юм шиг ингээд ирээд буцаж байгаа жуулчид маань бас нэг үйлчлэгээ мууч гэдэг юм уу сэтгэл ханамжийн үед бас нэг юм тааламж үзүүл байгаад байдаг. Тэнгүүд л бас тэр дотор ч нэг аюулгүй байдал гэдэг зүйл бас маш чухал байгаад байдаг. Яг энэ холбооны зүгээс ер нь яг одоо яг тэр сэтгэл ханамж, тэр аюулгүй байдал, тэр зүйлүүд дээр ер нь маш олон ажлуудыг хийж байгаа болоо гэж харж байна. Энэ тал дээр тань за сүүлийн жилүүдээс Монголд ирж байгаа жуулчдын тоо нэлээд өндөр өсөлттэй байна. Энэ ковидын дараа аялал жуулчлалд сэргсэн хамгийн хурдтай сэргсэн одоо орнуудын тоонд бол одоо Монгол улс ороо явж байна. За өнгөрсөн жилд тэгэхэд нэг 850 мянга орчим одоо жуулчин ирсэн ийм мэдээлэл бол байна л да. За тэгээ мэдээж Монгол улсын засгийн газар бол одоо 1 сая жуулчин авахд ийм зорилтыг бол ингээд тавиа явж байна. За магадгүй нэг ойрын 1-2 жилд энэ тоондоос хүрэх одоо боломж байж магадгүй гэж ингэж бол харж байгаа. За яг тэгээд үүнтэй холбоотой энэ тооны хувьд бол ингээд ахицуул бол гараад байгаа нь сайн талтай байна. За цаашдаа яаж одоо нэг чанараа сайжруулах вэ? За одоо нэг жуулчнаас олж байгаа орлогын өгөөжийг за тэгээд яг тэр бодит одоо нэг оролцогч талуудаа энэ өгөөжийг одоо яаж нэмэгдүүлэх үү гэдэг асуудал нэлээд одоо чухал. Энэ тал дээр бол бас нэлээд бас яригдж байгаа юм сэдвүүдийн нэг. За нөгөө талаасаа бас жуулчны тоо ихсэх тусам аюулгүй байдал гэдэг та бүхний одоо яг дурдж байгаа тийм ээ. Монгол улс бол яг жуулчны аюулгүй байдлын тал дээр бол харьцангуй одоо энэ аюулгүй байдлын индекс гэдгээр бол ер нь бол нэлээд дээгүүртээ ордог. Дээгүүр гэдэг нь сайн үзүүлэлттэй гэсэн үг. Жуулчлалд одоо ээлтэй улс орны тоонд бол ордог. Одоо тийм терроризм, шашны одоо хит үзэлч гэдэг юм уу те. Арьс өнгө янз бүрийн юмар одоо ялгуурлан гадуурхах энэ юу энэ төр бол харьцангуй бага. Хүн ард нь бол одоо илүү одоо юм нээлттэй, найрсаг гэдэг ч юм уу те. Энэ талаараа бол нэлээд одоо давуу талтай. Гэхдээ бол одоо янз бүрийн одоо энэ жуулчдын эрх ашиг хөндөгдөх ийм асуудлууд бол гардаг. За сүүлийн үед бол яг энэ дотоодын аялал жуулчлал буюу одоо монгол жуулчид гадагшаага аялаад за тийм найдваргүй компаниудаар үйлчлүүлээд бас ийм хохирсон барьсан ийм мэдээлэл юмнууд бол ингээд явж байгаа. За энэ болгоныг бол яг манай холбоон дээр бол бас гомдол ирэх юм бол одоо ингээд бүртгэж авч байгаа. За тэгээ энэ дээр одоо яах вэ гэдэг. Манай дээр бол энэ outbound аялал жуулчлалыг хариуцсан бас ийм салбар холбоо гэдэг бол байгаа. За энэ холбооных маань бол энэ дээр бол бас нэлээд одоо асуудлыг мэдээллийг цуглуулад цаашдаа одоо энэ дээр ямар гарц гаргалгаа байх уу. За тэгэд энэ аялагч нартаа дотоодын аялагч нартаа одоо эхний ээлжинд бол одоо зөвлөмжийг хүргэхтэй найдвартай одоо юм туршлагатай ийм одоо байгууллагуудыг нэгдүгээрт одоо сонгороо ийм зүйлсүүдийг одоо энэ гадаад аялал хийж байгаа хүмүүс бол одоо дагж явах нь зүйтэй шүү гэдэг юм уу те мэдээлэлээр хангах иймэрхүү ажлуудыг бол яг одоо бол хийгээ явж байна гэсэн үг. Зөвхөн нэрийн Монголд жуулчид ирэх биш монголчууд хүртэл өөрөө одоо бусад улсаар нь л жуулчдаг. Нэрээ яг энэ төрлийн асуудлууд бас их гараад идэв шүү те. Тэгэхээр бас энийг нэгтгээд ингээд ажил болгоод явж байгаа нь бол их сайхан санагдаж байна. Бас нэг асуумаар байгаа зүйл нь одоо энэ 7 хоног бас одоо аялал жуулчлалын 7 хоног болоод ингээд явж байгаа юм байна лээ. Тэр бас энэ викенд талаар яриа те. За энэ аялал жуулчлалын 7 хоног буюу одоо туризм вик гэдэг энэ арга хэмжээ бол манай холбооноос зохион байгуулдаг бас нэлээд юм чухал ивентүүдийн нэг. Жилдээ бол нэг удаа ерөөдөө нэг хавар аялал жуулчлалын сезон улирал эхлэхээс өмнө одоо зохион байгуулдаг ийм арга хэмжээ байгаа. За энэ жил бол бид бүхэн одоо 3 дахь жилдээ зохион байгуулад ингээд явж байна.
За арга хэмжээ маань үндсэндээ 7 хоног үргэлжилдэг. За түрүүнд хэлсэн одоо манай холбооны одоо зорилго байна. Нөгөө талаасаа бол одоо энэ аялал жуулчлалын шинэ улирлыг хэлэлцэж байгаа холбоотойгоор төрөх хувийн хэвшил. За тэгээ одоо энэ боловсролын байгууллагууд, сургууль судалгааны энэ оролцогч бүх талуудыг одоо юм оролцуулж харилцсан одоо нэгдүгээрт бол одоо мэдээлэл солилцох. За хоёрдугаарт бол одоо энэ улирлынхаа бас нөгөө бэлтгэлээ хангах. За тэгээ хамтын ажиллагааны одоо шинэ боломжуудыг нэмэгдүүлэх. За харилцан одоо юм туршлага бие биенээсээ одоо суралцах ийм одоо зорилгоодыг бол агуулдаг. За энэ жил бол бид өхөн бол доктортой Монгол улсад одоо энэ аялал жуулчлалыг доктортой аялал жуулчлалыг одоо хөгжүүлэх энэ үрээндээр одоо зохион явуулж байгаа. За эхний өдөр бол нэгдүгээр өдөр төрийн ордонд аялал жуулчлалын одоо үндэсний чуулган одоо зохион байгуулсан. За хоёр дахь өдөр бол одоо туризм академи гэдэг одоо энэ өдөр бол бид нэр аялал жуулчлалынхаа салбарын хүмүүст одоо мэдлэгийг түгээдэг энэ боловсролд нь хөрөнгө оруулдаг ийм өдөр байгаа. Тэгээ энд бол одоо хүссэн хүн болгон одоо оролцдог. За тэгээ бид нэр энэ жил бол нэгдсэн үндэсний байгууллагын аялал жуулчлалын байгууллага за тэгээ одоо энэ Койка, Жайка гэх мэтлэн одоо манайхтай бас хамтран ажилладаг энэ олон улсын байгууллагуудын томоохон одоо юм эксперт судлаач нарыг, докторуудыг тэ урьж одоо энэ доктортой аялал жуулчлалын одоо бизнесийн чиг хандлага энэ чиглэлээр бол маш олон одоо ийм туршлагатай хүмүүсээс одоо мэдлэгийг хуваалцах ийм арга хэмжээндийг бол одоо хийж байна. За 3 дахь өдөр бол ерөнхийдөө энэ бизнесийн хилцүүлгүүд одоо явагдаж байгаа. За тэгээд түүний дараа одоо маргааш одоо 4 дахь өдөр нь бол оюутан залуучууд одоо зориулсан ийм өдөрлөг болж байгаа. Энэ оюутны өдөрлөг нь бол оюутан салбарын хэмжээнд суралцж байгаа нэг 1600 орчим оюутан бол энэ арга хэмжээнд бас ингээд хамрагдаад явна. Тэгээ энэ оюутны энэ салбарт одоо сурж байгаагийн тэ ач холбогдол нь юу юм? За энэ салбарын мэрэгчлэлтний одоо мэдлэг чадвар хандлагын хувьд нь ямар хүн байх ёстой юм тэ? Ер нь одоо энэ залуучуудын үүрэг оролцоо энэ салбарын хөгжилд одоо ямар байх юм гэдэг энэ чиглэлээр бол нэлээд одоо асуудлуудыг бид нэр ярилцсан. Тэгээд дээрээс нь ажлын байрны өдөрлөг, оюутан залуучуудыг ажлын байранд зурчлах, цагийн ажил, за мөн одоо чөлөөт цагаараа ер нь ажил хөдөлмөр эрхлэх боломж, төгсгийн дараа одоо ажил эрхлэх боломжийг нь бол олгож байгаа. За энэ ажлын байрны өдөрлөгт бол нэг 80 орчим байгууллага одоогоор бол бүртгүүлсэн. Энд одоо үйл ажиллагаагаа бид нэр одоо хийх чинь гэсэн. Тэгэхээр бол нөгөө ажлын байрны эрэлт үүсгэж байгаа одоо нэг тал нэг ажил олгогч тал, нөгөө талаасаа тэр нийлүүлэгч одоо ихтэй сургуулиуд, за боловсролын одоо мэрэгжлийн боловсролын сургууль гэдэг тийм ээ. Энэ талууд бол одоо нэг талбарт өдөржингөө бол уулзаж тэ ийм хүний нөөцийн ажлын байрны том одоо ийм өдөрлөг ийм арга хэмжээ болох юм. За тэгээ энэ арга хэмжээний төгсгөлд бол Grand Storm гэдэг одоо нэртэй юм оюутнуудын одоо мэдлэг юм одоо сорьдог ийм асуулт хариултын одоо том квиз тэмцээн одоо зохион байгуулахаар төлөвлөж байгаа. За энэ тэмцээнд бол 300 гаруй оюутан нийтдээ 50 баг гэдэг бол их том тоо байгаа. Тэгээ эдгээр бол яг мэдлэгээ сорьж одоо өрсөлдөх ийм арга хэмжээг бол хийхээр төлөвлөж байна. За 4 дахь өдөр нь бол одоо юу болох юм байгаа. B2B уулзалт. Энэ бол нөгөө тур оператор, зочд буудаллагын газар, ресторанууд биетэйгээ одоо уулзаж гэрээ контрактор байгуулах, одоо хамтран ажиллах ийм боломж. За энэ дээр бол одоо 100 гаруй байгууллага ерөнхийдөө бол оролцохоор ийм юу бол гарсан байна одоо. За тэгээд арга хэмжээний хамгийн сүүлийн одоо хагас бүтэн сая өдөр бол аялал жуулчлалын салбарын одоо спорт өдөрлөг болгож байгаа. Тэгээд энэ 7 хоногийн арга хэмжээ бол одоо үндсэндээ өндөрлөнө. За тэгээд өдөр болгоны арга хэмжээний үр дүнд бол одоо юм зөвлөмжүүдийг одоо гаргана. Тэгээ энэ зөвлөмжүүдийг бол одоо төр түргээд за тэр одоо хэрэгцээтэй газрууд нь тийм ээ төрөд нь хүрэхийн төрд нь за бизнес эрхлэгч нарт одоо хүрэхийн бизнес эрхлэгчтэнтэй боловсролын байгууллагууд төрөхийн бол боловсролын байгууллагууд ч гэдэг юм уу. За тэгээ энэ тулгымдсан асуудал юмнуудыг одоо бид шийдээд дараа жилийнхаа төлөвлөгөө юмдаа тусгаад ингээд явах ийм ажилтаа ийм одоо арга хэмжээ болж байгаа. За тэгээ энэ жил бол энэ арга хэмжээг бол манайх одоо соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамтайгаа одоо байнга одоо хамтран зохион байгуулдаг. Тэгээ яам маань за мөн одоо Монгол Улсын засгийн газраас бол одоо нэлээд одоо өндөр ач холбогдлогууд ерөнхий сайд энэ одоо оролцоод ингээд
явж байгаа. Мөн одоо салбарын сайд, мөн байгаль орчин уур амьсгалт өөрчлөлтийн яамны бас сайд ингээ оролцож байгаа. Энэ жил бол Монголд COP17 гэдэг одоо томоохон ийм арга хэмжээ болно тийм ээ олон улсын. За үүнтэй холбоотойгоор нэг өдрийг бол ерөөсө тэр чигээрээ энэ COP17-тай холбоотой за мөн доктортой аялал жуулчлалтай бас холбоотой ийм өдөр бол болгож байгаа гэсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд бас яг чухал ач холбогдол нь бол бизнес эрхлэгчид зочид буудал ресторанч гэдэг юм уу те эрхлэгчид нэг дор цуглаж за хамтран ажиллах юм боломжуудыг бас боломж бүрдэх юм болоо гэж харж байна те. Аа. Тэгээ мөн залуучуудад ч гэсэн их анхаарал хандуулж байгаа нь бол харагдаж байна. Тэгээ ирээдүйн аялал жуулчлалын салбарын бас одоо ингээл нэг үеийнх нэг те үе үеэр нь бас ингээ гоё бэлтгээд одоо бүхэл талаар бас хэрэгтэй 7 хоног болж өнгөрч байна да тий. 3 жилийн хугацаанд өмнөх жилүүдийг бодвол энэ жилийн одоо яг нэг хамт ажиллаж байгаа байгууллагуудын одоо холбоонд илсэн байгууллагууд ч гэдэг юм уу нэмэгдсэн өссөн ийм тоон үзүүлэлтүүд ер нь хэр байна. Хамтарч оролцож байгаа энэ викт оролцож байгаа байгууллагууд ер нь хэр өссөн байна ер нь. Ер нь тоо бол одоо жил их тусам өсөж байгаа. Өнгөрсөн жил бидний бас энэ юуны судалгаагаар тэр эхний өдрийн одоо чуулган тийм ээ. Энэ арга хэмжээнд бол нэг 800 орчим хүн оролцсон гэсэн одоо ийм юу тоо байлаа. Тэгэхээр энэ жил бол ер нь 1000 гаруй одоо ингээ хүний тоо бол одоо улам одоо нэмэгдэж байгаа. Энэ төрийн ордонд болж байгаа. Тэгээд дээрэс нь одоо Монгол улсын одоо ерөнхий сайд ирсэн гэдэг бол энэ утгаараа бол одоо анхаарал хандуулж байгаа болохоор бол илүү энэ оролцогчтой талууд бол нэмэгдэж байгаа. Хүний нөөцийн асуудал бол бас нэлээдгүй дутмаг байдаг гэж бол өмнө нь сонсч ирсэн юм байна. Яг энэ аялал жуулчлалын салбарт. Тэгээд мэдээж бас яг энэ салбарт яг ингэж мэрэгшиж ингэж гарч ирсэн хүмүүс л илүү цааш нь энэ салбарыг илүү хөгжүүлэх юм болов уу гэж бодож байна. Ер нь хүний нөөцийн тал дээр ер нь хэр анхаарал хандуулж ажиллаж байгаа. Ер нь манай салбарын бас нэг тулгамдсан гол асуудал нь хүний нөөц байгаа. Тэгээ яг ер нь сүүлүүд ингээ хараад байхад хүний нөөц бол зөвхөн бас манай салбарын ч бас асуудал биш л болж байна. Ер нь дэлхийд дахны ч бас ийм асуудал болж байна. Тэгээ энэ хүний нөөцийг одоо шийдэхийн тулд ямар гарц гаргалгаа гаргах уу гэж ер нь улс орнууд за манай Монгол улс тэгээ манай салбарын ингээл ер нь бүгдний одоо толгой гашлагсан ийм шийдэл хайсан ийм асуудлууд байна. За тэгээ бид бүхний зүгээс бол яг хоо энэтэй уялдуулаад энэ 7 хоногийн арга хэмжээнийхээ нэг өдрийг нь бол тэр чигээр дандаа ийм оюутан залуустай одоо зориулж байна тийм ээ. Тэгэхээр энэ оюутан залуустай бол одоо хийж байгаа том хөрөнгө оруулалт гэж бол харж байгаа. Ер нь маань дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас энэ хамгийн зөв хөрөнгө оруулалт бол ерөөсөө ирээдүйдээ хийсэн. Тэр дундаа одоо хүний нөөцтэй хүндээ хийсэн хөрөнгө оруулалт бол хамгийн чухал хөрөнгө оруулалт байдаг юм байна гэдэг. Энэ бол одоо энэ доктортой хөгжлийн маш том одоо юм концепц болоод байгаа. Тэгэхээр бид нар бол энэ хүний нөөцтэй бол нэлээд одоо анхаарал ингээ явж байна. Тухайлбал жил болгоно 1 тэрбум тэтгэлэг дадлага гэдэг одоо ийм арга хэмжээг одоо зохион байгуулж байгаа. Өнгөрсөн жил ихэд бол 300 гаруй оюутны энэ хөтөлбөрт бол хамрагдсан байлаа. Тэгээ энэ хамрагдсан оюутнуудад манай хувийн хвшлийн байгууллагууд бол 1.2 тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг хэмийг олгосон. Энэ бол хүндээ оруулж байгаа бас нэг том хөрөнгө оруулалтын нэг хэлбэр. За тэгээд тэр оюутнууд маань 300 гаруй оюутнууд маань одоо ажлын байран дээр суурьс одоо юм дадлага хийгээд за тэгээд одоо тэндээсээ туршлага хөрөмтлүүлээд мэдлэг чадвараа дээшлүүлээд магадгүй ирээдүйн тухайн байгууллага одоо хүний нөөц болоод ингээ явах одоо боломж бол яг бүрдэж байгаа. Энэ арга хэмжээг бол бид нэр жил болгоно одоо ингээ хийж байна. За маш их баярлалаа танд. Тэгээд бидний ярилцах хугацаа өндөрлөх төгсөн байна. Тэгээд төгсгөлд нь бас яг сонирхоод нэг зүйл асуучмаар санагдаад байна. Ярианы ихэнд нэг та багш гэж ярьж ирсэн. Тэгээд яг ямар чиглэлээр юуны багш хэдэн жил одоо ажиллаж байгаа? За би болохоор энэ спорт аялал жуулчлалын чиглэлээр багшилдаг. Тэгээ манай Монгол улсын боловсролын их сургуулийн одоо биеийн тэмрийн сургуульд багшилдаг. Яг хүмүүс бас их гайхдаг биеийн тэмрийн сургуульд аялал жуулчлал ингэж байдаг юм уу гэдэг. Энэ спорт аялал жуулчлал гэдэг бол өөрөө нэг спортын нэг одоо хэлбэр тийм ээ. Спорт бол дэлхийн бас хамгийн томоохон одоо бизнесийн салбаруудын нэг бол өөрөө спорт болчиход байна. Тэгэхээр энэ спортыг бизнестэй холбож байгаа нэг одоо сэжим бол өөрөө энэ спорт аялал жуулчлал. Тэгээ манай сургууль дээр энэ спортын аялал жуулчлалын одоо мэрэгчлэлтэн бэлтгэдэг. Одоо Монгол улсад бол одоо цор ганц байгаа ийм одоо хөтөлбөр юм байна. Тэгээ энэ хөтөлбөр дээр би бол одоо нэг 20 орчим жил багшилж байгаа. Тэгээ Монгол улсад одоо спорт аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ спортын тэмцээн уралдаанд одоо орж байгаа энэ тамирчдыг бэлтгэх. Тэгээ манай зарим оюутнууд төгсөгчнөр бас
спортын одоо энэ замлаараа ч явдаг, бизнесийн чиглэл рүүгээ ч явдаг ийм хөтөлбөр байгаа юм да. За маш их баярлалаа. Тэгээд та бүгдийн бас хийж хэрэгжүүлж байгаа ажлууд Монголдо маш олон одоо гадаадын аялал жуулчлалын хүмүүсийг татаж их орондоо бас маш олон их одоо хөрөнгө оруулалтыг оруулаасаа гэж хүсэж байна. За баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье. Маш их баярлалаа. Өнөөдрийн зочноор аялал жуулчлалын мэрэгжлийн холбооны дэд ерөнхийлөгч Батболд оролцлоо. Хөтөлбөртэй хамт исэн үзэгчдэд маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш энэ цагт ирэх болцлоо. Тэр баяртай.